Сүүлийн жилүүдэд хүн амын дунд таргалалт, зүрх судасны өвчин, эрэгтэйчүүдийн хувьд түрүү булчирхаан хавдрын өвчлөл нэмэгдэх хандлагатай болжээ. Тэгвэл үүний гол гарц нь тогтмол хөдөлгөөн хийх гэдгийг эмч нар зөвлөжээ. Энчүүднээс өнөөдөр эрүүл байхын гол үндэс идэвхтэй хөдөлгөөн гэдгийг залууст уриалахаар мянган дугуйчин парадыг зохион байгуулсан байна. Хөгшөрч бус хүч хүний хүрээнд нэгдсэн 1000 гаруй дугуйчин залуус яг одоо Чингисийн талбайгаас баруун дөрвөн замыг чиглэн гарч байна. Тэдний хувьд спортлог бус спортлог байцгаая гэсэн урайнд ор нэгдээд залуучуудаа дугуй өнөж үргэлж хөдөлгөөнтэй байж эрүүл мэндэд анхаарч байгаарай гэсэн уриалгыг хүргэж байгаа ба тэдний хувьд Чингисийн талбайгаас баруун дөрвөн зам, тэндээс зүүн дөрвөн зам тэгээд Чингисийн талбай гэсэн маршрутын дор аялах юм ба. Улаанбаатар хотын дугуйн замтай болоос залуучууд дугуй унж одоо ажил хичээлдээ явдаг, эрүүл мэндэ боддог, эдийн засгтай хэмнэлттэй байгаасаа гэдгээс бид нар дугуйн одоо парадгаа хийж байгаа. Тэгээд өнөөдөр бид нар бас Улаанбаатар хотод хийгдэх бүх дугуйн замуудын одоо төлөвлөгөөг бас танилцуулж байгаамаа. Өнөөдрийн парадад 8-аас 60 насны дугуйчид оролцож байна. Дугуйчдын нэгэн дугаар ам бардам хэлж байгаа зүйл нь бид хизээд эрүүл байна. Хөгшөрч биш хөшөж өгдөг гэсэн юм аа. Би юу насаараа л дугуйж байгаа шүү дээ. Ер нь дугуйн хаач холбогдол хөдөлгөөний ач холбогдлыг та хөдөлгөөний зүрх судас бүх юм сайн шүү дээ. Ялангуяа эр хүнд бүр сайн. Настай хүнд. Ирчүүд бол одоо энэ нэг төрөө улчирхаан хавдар, төрөө улчирхаан бөглөрл гэдэг бол тэрийг эмчлийг үл ерөөсөө л дугуй эмчид очих биш. Би өөрөө бас эмч хүн. Эмчид очих биш дугуй аваад бүгдээрээ дугуйгаар гарах хэрэгтэй байхгүй. Тэгжээ төрөө улчирхаа 50-аас насныханд бол байхгүй болно. Тийм учиртай. Хоёрдугаарт одоо энэ хотын манай энэ удирдлагууд энэ зам талбайг адаглаад нэг ингээд явган хүний гарцын замын хашлагын нэг дугуйтай хүмүүс зориулаад энэ нөгөө тэрэгэн зэртэй хүмүүс зориулаад нэг тохируулаад хийгээд өгч юм уу. Замаар явж байгаа жолооч нар дугуйтай хүмүүстэй бас жоохон одоо манай зориултын дугуйн зам байхгүй учраас соёлтой харьцаад жаахан зам тавьж өгөөд бие бинийгээ хүндэтгээд дугуйтай улсуудыг нэг шахаж унгаачаад байхааргүйгээр явуулаад авах хэрэгтэй байна. Тэгвэл ер нь сүүлийн үед хүн амын дунд зүрх судасны өвчлөл, эрэгтэйчүүдийн түрүү булчирхаан хавдар зэрэг нь мөн л хөдөлгөөн дутагдсанаас үүсэлтэй гэдгийг эмчнэр хэлж байна. Харин ард иргэдэг дугуй өнгөж уриалаад байдаг. Гэтэл эргээд дугуйн зам байхгүй. Тодорхой стандартгүй автозамаар дугуйтай явж байгаад осолд орвол яах вэ зэрэг зохицуулалт шаардсан олон асуудал бий. Сүүлийн үед бол яг уу баригдаж байгаа тэр замуудын стандартыг бол бид нэлээд өөрчилсөн шүү дээ. Ямар зам гэдэг бол зөвхөн нэг машин явдаг зам биш. Зам гэдэг бол ямар ч байсан дугуйн зам байх хэрэгтэй. Явгууны зам байх хэрэгтэй. Хүмүүс өнөөдөр дугуйгаар явж байна, аяллаар явж байна. Уулыг аюулч байх юм шиг байна. Тийм учраас энэ нийтийн биеийн тамир гэдэг утгаараа одоо хүмүүсийн эд санаас нэг өндөр болчих. Үүнийг хот хэмжиж бас өөрсдийнхөө хэмжээний тэр томоохон арга хэмжээнийг авч байгаа. Яг саяны арга хэмжээ. Дараа жилдээ бол нэлээд томоохон бүтээн байгуулалтын ажил хийх болно. Тэгвэл ундаг дугуйтай Улаанбаатар төслийн хүрээнд эдгээр асуудлыг энэ ондоо багтааж шийдвэрлэн гэж байна. Тухайлбал ундаг дугуй стандарт эргэцэн орчин, дугуйн зам, зогсоол, үйлдвэр зэргийг байгуулах ажлыг энэ ондоо багтаана гэж мэдэгдсэн. Тэгвэл дугуйчдад сайхан мэдээ дуулгахад энэ онд хан үйл дүүргийн 1, 2, 3 дугаар хороо, Баянгол дүүргийн 3, 6 дугаар хороогоор ундаг дугуйн зам тавигдахаар болжээ. Аливаа улс орны эрүүл мэндийн салбарын хөгжлийг их хүүхдийн эндэгдэл хэр байгаагаар нь дүгнэгэ. Тэгвэл манай улсын эрүүл мэндийн салбар их хүүхдийн эндэгдлийг бууруулах мянганы зорилттой хүрсэн гэж мэдээлж байгаа боловч